Хүмүүс жоохон буруу ойлголттой байх шиг байна л да. Эрдэнэс 5 толгой эсвэл Energy Resource 2 5 толгой ордыг 96% хуваасан гэж яриад байна. За энэ маань бол яг нөөцөөрөө тийм боловч мөнгөн дүнгээрээ тийм биш. Яагаад энэ чухал байна вэ гэхээр өнөөдөр Эрдэнэс 5 толгой уучлаарай тийм 94 тэрбум долларын компани биш. Магадгүй 20 жилийн дараа бид нэр сайн мөрөөдөх юм бол тийм болж магадгүй. Өнөөдөр тэр компанийн үнэлгээ юугаар тодорхойлогдох вэ гэхээр ерөөсөө жилд олборлох нүүрсний хүчин чадлаар тодорхойлогдно. За энэ жилд олборлох бөгөөд тээвэрлж чадах шүү. Хүчин чадлын нүүрсний хэмжээг бид нэр 30 жилээр үржүүлээд за тэндээсээ зардлаа хашаад тэгээ хөрөнгө оруулалтаа хасаад тэгээ тэрнээсээ үлдсэн мөнгө нь бол 30 жил бидний олох мөнгө. Тэрийг өнөөдөр ингээд авчираад үнэлгээ гарч байгаа. За одоо тоон дээр ярих юм бол дэлхийд даяар коксчих нүүрс бол ойролцоогоор 70 даяар юм арилжаалдаг 300 сая тонн арилжаалдаг гэж байгаа тийм ээ. Тийм учраас өнөөдөр Монголоос гинтхэн 100-200 сая тонноор хүн ингээд нүүрс гаргана гэж бодоод байгаа шиг байна. Тийм боломж байхгүй. Тээврийн боломж ч байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ бүтээгдэхүүнийг хэтэрхий их зах зээл дээр гаргах юм бол дэлхийд даяар коксчих нүүрсний үнийг унгах аюултай. Тийм учраас бид нэр ирээдүгөө бодох юм бол Монголоос гарах нийт нүүрсний хэмжээ жишээлбэл 20 сая тонн. За магадгүй мөрөөдөд 40 сая тонн байлаа гэж бодъё л доо. Тийм ээ? Energy Resource Эрдэнэс 5 толгой нийлээд шүү дээ. Тэгэхээр тэр 40 сая тонныг 30 жилээр үржүүлэхээр ерөөсөө 1 тэрбум 200 сая тонн л олборлох хэрэгтэй байхгүй. А цаана нь үлдэж байгаа дахиад 4-5 тонн тэрбум тонн бол Эрдэнэс 5 толгой дээр үлдээд байна шүү дээ. Энэ бол хувьцааны үнэлгээд орохгүй. Хүн болгон одоо нэг мэдэхгүй юм байхгүй. Амныхаа хэрээр одоо жишээлбэл нөөцийн үнэлгээ гаргаж явдаг юм бол тэр хүн бол айгүй сайн портфолио менежер буюу санхүүгийн тим менежер болох хэрэгтэй ш. Тэрнээс биш одоо ингээд өөр янз бүрийн өөр ажил хийгээд явах шаардлага байхгүй ш.